Хүн бидний амьд оршихуйн үндэс амин чухал нөөц баялаг болох агаар мандлын ач холбогдлыг үнэлж баршгүй. Агаар мандал гэж юу вэ гэж хүн асуувал хүн бүр өөр өөрийнхөө хариулагч нэгэн дуугаар агааргүй бол хүчил төрөгч бол амьдрал үгүй гэдэг дээр санал нийлэх баха. Хүн байгаа цагт энэ ертөнц байгаа цагт хамгийн хэрэгцээтэй л зүйл. Дэлхийн ертөнцийн байж байгаа амьд организм мөрийн амьдралыг тэтгэдэг үндсэн их усрын нэг бол агаар. Бид агааргүй амьдрахгүй. Агаар цэвэр байх ёстой. Цэвэр агаар эрүүл мэнд салшгүй ойлголтууд. Цэвэр агаар чухал хэмээн бид ярьдагч өөрсдөө бохир агаарыг үйлдвэрлэсээр л байна. Учир нь бид хэрэглэсээр байгаа цаашдаач улам илүү ихийг хэрэглэнэ. Хэрэглэсээр гэдэг учир нь хүмүүн бид хэрэгцээ шаардлага хангахын тулд бидний амьд явах гол баталгаа болсон агаараа бохирдуулсаар байна. Улс орон хөгжихийн хэрээр бол төрөл бүрийн үйлдвэрлэлийн салбарт эрчимтэй хөгждөг. Энэ үйлдвэрлэлийн салбарыг авч явж байгаа гол хүчин зүйл маань бол өхний хүчин зүйл байдаг. За энэ дээрээс үндэслээд бол төрөл бүрийн үйлдвэрлэлийн үйл явц янз бүрийн хийм болон хатуу байдалтай бодисуудыг үүсгэсний улмаас тэр нь агаар мандалд тархаад агаар болон ус орчин аавн хөрсийг бол бохирдуулж байдаг. Агаар бол өөрөө цэвэр. Энэ агаарыг хэн бохирдуулж байгаа? Бид өөрсдөө бохирдуулж байгаа. Бохирдуулах хүчин зүйлийг бол хүмүүс өөрсдөө л хийж байгаа. Тэгэхээр бас нэг талаар харамсмаар. Төрсөн сорин газар бол азотын хэт эсвэл хөхөрлөг хий болон агаарт ялгарч байгаа хүнд элементүүдийн агуулга бол одоо хэвийн стандартаас бол нэлээд өндөр болж байна гэж эрдэмтэд сануулсаар байгаа. Энэ бүхэн маань цаашдаа юу хэлж байна гэхээр хүн амьтан ургамал буюу экосистемийн тэнцвэрт байдал нөлөөлөх хэмжээний эрүүл мэндэд нөлөөлөх хэмжээний сөрөг нөлөөг агаарын бохирдол маань үүсгэж эхлэв. Хувь хүний хэрэгцээ шаардлагын өсөлт, орчин үеийн дэвшилт техник технологи, эзэмших хүсэл, шунал, төвлөрөл, хүн амын өсөлт зэрэг олон хүчин зүйл эрчим хүчний хэрэглээг өдөр бүр өсгөж байна. Мэдээж үүн дээр нэмэгдээд байгаль цагуурын эрсдэс уур амьсгалтай орны хувьд хүйтэн сэрүүний үйлрэлд эрчим хүч дулааны хэрэглээ эрс өсдөг. Үүнийг дагаад агаарын бохирдол хэмээн сүүлийн 20 жил тасралтгүй ярьсаар байгаа томоохон асуудал үүсээд байна. Түүхийн нүрсээр одоо дулааны хэрэгцээ, дулаан сэлхээний хэрэгцээ гарч байгаа. Энэ түүхийн нүрсний хэрэглээ маань өөрөө агаарын бохирдуулж их уср болж байгаа. Мөн хоёрт нь манайх байгаль цагаагаар одоо хуурай уур амьсгалтай дашдаг. Тийм учраас одоо агаартай хуурай ажиллаас үүсэж байгаа тоос сарын дэгдэл тоос их байдаг. Тэгээс манайхууд яг аж үйлдвэрээ айхтар хөгжсөн биш учраас одоо хүнд элементийн чиглэлийн юмд бол айхтар одоо аюултай харагдчихсан юмд бол очиагүй. Мэдээж амжиргааны зүйдэлтэй гэр хороолол маань одоо уламжлалт арга гэр хороолол байдаг. Тэрний одоо бохир нь одоо шууд хөрс рүүгээ шингэдэг ч тийм үү те. Дулаан сахилгааны хэрэгцээг болохоор түүхийн нүрсээр хангаж байгаа гэх юм. Эдгээр маань өөр агаар бүртгүүлж их усрын үнц их усрд болж явж байгаа. Одоо нийт агаар 60% гэр хороол гарч байгаа шүү дээ. Гэр хороолын хүмүүс чинь сонголтоо болоод нүрслээд өмшин шүү дээ. Хамгийн хямдхан хамгийн өрөвдөлттэй нүрс болохоор л төлж байгаа. Тэр өөр одоо дулааны хүүсэр байх юм бол мэдээж тэрийгээс хэрэглэл хүсэн шүү дээ. Агаарын хүчин бохирдуулах хүчин зүйлийн тал дээр бол бас одоо жишээлбэл нүүрсний утаа, гэр хорооллын одоо яндангийн утаа, сахилгаан станцын одоо утаа гэж ингээд хүмүүс ярьж штэ. Энэ бол байх зүйлээ. Одоо яалтчгүй өнөөдрийн нийгэмд бид нар хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Бидний нийслэл хот сүүлийн 20 жилийн турш агаарын чанар бохирдолтой холбоотой олон асуудалд орох болсон. Үүний шалтгаан нь мэдээж бид өөрсдөө юм. Хүн амын төвлөрөл, тооны огцсон өсөлт нь мэдээж агаарын бохирдлын том шалтгаан. Хүн амын төвлөрөл тооны өсөлтөөс хамаарсан гэр хорооллын тэлэлт, барилгачлалтын хэрэгцээ шаардлага бохирдлын үндсэн шалтгаан. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 100% гэж үзвэл цахилгаан станцууд нийтдээ бохирдлын 6%, 1.5 мянган орчим ширхэг баг дунд оврын уурын цахилгаан станцууд нийт бохирдлын 10%, 190 мянга гаруй өрх бүрийн яндан зуух нийтдээ бохирдлын 50%, зам барилга хог хаягдлаас үүдсэн бохирдол 12%, тээврийн хэрэгслээс үүдсэн бохирдол 20% гарan байгаа ба цаашдаач агаарын бохирдол өдөр ирэх бүр нэмэгдэх хандлагатай болж байгаа нь илэрхийлв. Эдгээр тооноос харахад нийтдээ бохирдлын голлох шалтгаан үр хайлуудын нүүрсний хэрэглээ.
Дэлхийн нийтэд эрчим хүчний их үүсвэрийг дан ганц нүүрсээр хангаж байгаа орнуудын хувьд агаарын бохирдлын үндсэн шалтгаан нь нүүрс юм. Нүүрсний дутуу шаталтаас үүсэх хорт бодисууд агаар мандалд цацагцсаар байна. Мөн мэдээж автомашинаас ялгарх хортын нүүр, тоосчлт гэх мэт олон шалтгаан Улаанбаатар хотын агаарын чанарыг өдөр ирэх бүр дордуулсаар байна. Мөн иргэдийн амжиргааны түвшингөөс хамаарч хог хаягдлыг түлшинд хяналтгүйгээр ашиглах болсон нь агаарт бидний мэдэхгүй хортой элементүүдийг ихээр ялгаруулж эрүүл мэнд ирээдүйд аюул занал хэл учруулсаар байна. Агаарын бохирдлыг бол ганцхан нүүрстэй байгаа юм шиг шүү дээ. Хог, хуунцар, бактери шиг дугуй. Тэгэл одоо янз янзын галгаруут энэ төрөж тааж хог одоо дулаа хийж шүү хүмүүс. Одоо тэр чинь сонголттой болоод тэр хийгээд байгаа юм биш. Ядуу нүүрс авч чадахгүй, төлөх юм олж чадахгүй учраас л хог гэж тааж байгаа. Хоёр хогийн цэг байна тийм үү? Нарангийн ингэр цэг байна. Улаанчуулуудын хогийн цэгүүд байна. Эндээс одоо маш хэмжээний тоосор дэгддэг. Хоёр тэндээс нөгөө орон гэргүй усуудын нөгөө тэнд одоо байнгын одоо хоол ундаа халах ч юм уу те. Одоо шүүл тэр хоёр дэш түүхийдийг цуглуулах шатаад юм байна. Харцааштай тэр харцыг хайлуулаад тэндээс байнгын одоо агаарт одоо тоосноосор болмоос бус хорт элемент гэдэг тэсийг хүсч дугуй засварын газрууд байж байгаа. Тэд бол хизээч нүүрс авч мод түлж өөрсдөө дулаацуулдаг. Тэр хаймраа тэр дугуйгаа шатаадаг. Мөн тослох материал сольдог тийм газрууд байна. Мөн ялгаагүй. Тэд бол яг тэр тослох материал сольдог тэр одоо яг өөрсдийнхөө түүхийдээ тохирсон тийм зуух шатдаг тийм зуухыг бий болгоцсон. Амар шатаахт бол бензопирен гэдэг одоо хорт усэл хорт цус ялгардаг. Хамгийн аюултай нь болохоор хүн металл тэгээ органик бохирдуулж байгаа. Бохирдлооч хүн металл нь хүний биед жоохон агуулмжаар орсон ч гэсэн хүний эрүүл мэндийн зүйлсэнд аюул хүчтэй. Урагч шууд нөлөөлдөг. Яагаад тэгэхээр одоо сүүлийн үед бол агаарын бохирдлоос болж хүүхдийн эмдэгдэл маш их болсон. Одоо тийм гаж зөрөлтүүд их бий болсон. Энэ бол давсгүй өссөн зүйл биш байхгүй. Төрлөөгөө одоо ингээд та нар биднийг энэ байдлаас гаргахын төлөө юм хийсэнгүү гэж хэлэхээс илүү иргэд бид өөрсдөө хортуулж ийн гэдэг тал дээрээ бас жоохон анхаарал санагддаг. Дэлхийн хэмжээнд агаарт байх бичил тоосонсрын хэмжээг 1 шометрт 20 микрограммаас ихэхгүй байвал хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө бага гэж үздэг. Гэтэл бидний нийслэл хотын хувьд энэ хэмжээ дэлхийн стандарт дунджаас хэдийнэ 10-аас 25 дахин давснаас гадна агаарт агуулгадах азотын хэд эсвэл хүхэрлэг хийн хэмжээ стандартаас 2 болон түүнээс дээш хувиар хэдийнэ давжээ. Улаанбаатар хотын агаар бохирдол одоо яг бохирдлын их үүсвэр яг байршлуудаар тодорхойлох юм бол үндсэндээ манайх өнөөдөр Улаанбаатар хотод төвийн хэсгээр орон сууцсан тий. Хойд гэр орол маань яг үндсэн бохирдуулах их үүсвэр үүсгэж байгаа хэсэг маань одоо яг хотын барилгацсан хотын хойд талд байна тий. Жилийн салхины чиглэл маань үндсэндээ дийлийнх нь одоо баруун хойноос салхилдаг байна. Энэ маань үндсэндээ Улаанбаатар хотын одоо агаарын бохирдол нөлөөлөл автах одоо гол их үүсвэр. Станцуудын хувьд бол нийтдээ нэг жилдээ 4.5 сая орчим тоног төлж байгаа. Цахилгаан станц өөрөө одоо 6% гэж. Яагаад гэвэл энэ хоёрын түүхийн нүүрсний хэрэглээ болохоор харьцангуй гэр ороолын нүүрс маань 800 гаруй мянган тонн нүүрсний хэрэглээд гэтэл нэг агаар бохирдол нөлөөлөл маань одоо гэр ороолын нөлөөлөл 80% байж байгаа шүү дээ. Ийм онцлог байршлын хувьд болохоор байршлаас хамаарат ийм онцлогтой байж байна. Энэ мэт яриа дэвэл олон тоо баримт судалгаа байна. Гагцгүй бид энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар шийдлүүдийг тодорхойлж агаарын бохирдлыг бууруулахад хамгийн үр дүнтэй аргуудыг бүх нийтээр хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Одоо бодлогын хэмжээнд бол хамгийн түрүүнд дулааны алдагдал багтаа байшингуудыг бодлогоор дэмжих хэрэгтэй байна. Тэрний материалуудыг оруулж ирж байгаа байгууллагуудыг татвараар хөнгөлж өгөх хэрэгтэй байна. Тэрхүү үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг төрөл бүрийн талаар нь дэмжих хэрэгтэй гэж энэ агаарын бослыг нэгдсэн том бодлоор шийднөхөөс зүгээр нэг агаарын чанарын албачлалтын өсгөл ганцхан яам ганцаараа ажиллаад агаарын чанарын асуудлаас буруудахгүй. Судалгаан дээр үндэслэж жагаад шийдэл бид нэр одоо олмоор байгаа. Тэгээд тал талцаад дэшээ харц суух биш. Тойрч сууж жагаад шийдлээ тал талаас ярилцаад нэг шийдэл төрье. 100-ны бууруултыг одоо нөгөө янз янзын 100-ууд байгаа шүү дээ. Хас дөөлөм тэгээд. Тэд нэр бол үндсэндээ богино хугацааны шийдэл юм аа. Урт хугацааны шийдлийг бид нэр олоогүй л. Тэгээд олохын тулд бид нэр олон талын судалгаа хийгээд тат талын оролцоол хэрэгтэй. Тэрнийхээр дулаан, цахилгаан, түлш, тийм ээ, хот төлөвлөлт гэсэн энэ олон төрлийн
чиглэл бүхий яам тамга төрийн агентлагууд ярилцаад хувийн хвшлүүдээр ч энэ чиглэл рүү оруулж өгч ажиллаж чадвал энэ бол эцсийн шийдэл гарнаа гэж харж байна. Хагарт байгаа одоо бохирдлын үндсэн шалтгаан болох бас нэлээд том эрүүл мэндийн сөрөг нөлөө үзүүлэх боломжтой гэж ярьж байгаа тоосон цэрийн хэмжээ бууруулахын тулд мэдээж ногоон байгууламж, ногоон орчныг бүрдүүлэх, сул хөрс байлгахгүй байх, хөрснийг илэгдлээс хамгаалах гэх мэтчлэнгийн олон аргуудыг бид нар авч чадвал агаарын бохирдлыг бууруулахад бас хувь нэмэр оруулж өөрсдийнхээ эрүүл мэндийг хамгаалах боломжтой. Нүүрснээс гарган авдаг эрчим хүчний хэрэглээг бууруулах, өөрчлөх эко шийдлүүдэд дэлхийн нийт сүүлийн хэдэн 10 жилд ихээхэн анхаарал тавьж шинжлэх ухаанд суурилсан судалгаа, шинжилгээ, зохион бүтээлтийг хийж амжилт олсоор байна. Манай орны хувьд ч сэргээгдэх эрчим хүчийг ашиглах талаар тодорхой судалгаа, шинжилгээ хийсээр байна. Монгол орны хувьд сэргээгдэх эрчим хүчний их үүсвэр нар болон салхины энерги, усны энергийг ашиглах боломжтой. Ер нь манай улсын гаргаж байгаа эрчим хүчний хэрэгэл үйлдвэрлэлийн ер нь 90% нь нүүрснээс гаргаж авч байгаа. Ер нь нүүрсний хэрэглээ өндөртэй юм улс гэж тооцогддог. Тэгэхдээ яг өөр одоо сэргээгдэх эрчим хүчний хэлбэрээр усаар, нарных, эсвэл салхин гэсэн ийм их усуд бол хангалттай бүрэн хөгжиж өгөө байгаа манайхан. Тодорхой хэмжээний судалгааны төвшөнд очсон. Бага хүчин чадлын ийм станцуудыг бол одоо бариад чиний одоо энэ юуны салхин станц тийм үү. Манай нарны станцуудыг бол зарим нэгэн аймагуудад ерөнхийдөө эхлэлтэд явж байгаа л да. Одоо сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж одоо юуг байж болно, утаагүй байж болно. Манайд бол одоо бас сэргээгдэх эрчим хүч бол байх бүрэн боломжтой. Яагаад гэвэл одоо цагуурын нөхцөл байдал геополитикийн хувьд ч гэсэн энэ сэргээгдэх эрчим хүч бол манайд маш үр дүнгээ өгөхөр ийм одоо үйл ажиллагаа болно гэж ингэж үздэг. Агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн салбараа ямар нэгэн зуух тарах ч юм уу, нэг бол одоо төрж тарах ажилд биш. Яг энэ бодтой сэргээгдэх эрчим хүч, эко шийдлүүд рүү илүү хөрөнгө оруулалт хийх замаар энэ асуудлуудыг бид нар шийдвэрлэх боломжтой. Төвийн эрчим хүчний сүлжээч ерөөс ойролцоогоор 1 ГГ орчим эрчим хүч үйлдвэрлэж байгаа шүү дээ. Тэрний чинь нэг 50 мегабайт нь л одоо сэргээгдэх эрчим хүчээр харагдаж байгаа гэж харуул. Бид энийгээ цаашлаад 200-300 мегаватт болох боломжтой. Энийгээ болохоор өнөөдрийн байдлаар засгийн газраас гарч байгаа бодлогоор бол олон улсын одоо энэ тэндээс ингээ хөрөнгө оруулалт хийж байгаа юмыг татврын орчноос нь хөнгөлж өгч байгаа тодорхой төвшөнд одоо чинь галын бол импортын албантаар чөлөөлж байгаа. Хэрвээ бид нэг цааш нь аж ахуй нэгжийн орлогын албантаас чөлөөлөх юм уу? Бүр цаашлаад тийм ээ. Урт хугацаанд нь болохоор одоо концессийн гэрээр ч юм уу ингээд хөрөнгө оруулалтын шийдэд өгвөл энийг бол хэрэгжүүлэх боломжтой. Та ингээд өөрөө бас харж байгаа л үүдээ. Цахилгааны мөнгөний тарифын дотор чинь сэргээгдэх эрчим хүчний тариф одоо авлага гэдэг ингээд шинээр нэг тариф орж ирсэн байгаа. Цахилгаан эрчим хүчтэй. Тэр бол одоо таны төлж байгаа цахилгаанаас тодорхой хувь сэргээгдэх эрчим хүч төлж байгаа гэсэн. Тэгэхээр хүмүүс сонголт өгөөд сэргээгдэх эрчим хүч ашиглах боломжийг бий болгол хүмүүс сэргээгдэх эрчим хүч ашиглана гэдэгт бол итгэдэг. Хүн бүр тав тухтай, дулаан, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Гэхдээ энэ эрхийн эдлэгтэй эдийн засгийн хэмнэлтгүй үрлэгэн хандах хандлага нь бидний эрчим хүч дулааны хэрэглээг нэмэгдүүлж, энэ нь цаашлаад агаарын бохирдлын үндсэн шалтгаан болж байна. Агаарын бохирдлыг бууруулахад иргэн хүний үүрэг оролцоо их юм. Онцгийн шаардлагагүй үед гэрлэн унтраах, цахилгааны их усүрүүдийг салгах, эрчим хүчийн хэмнэх боломжуудыг судлах, хэрэгжүүлэх зэрэг энгийн үйлдэлээс бид агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах үйлдэлүүдээс эхэлнэ. Наалийнхоо захиалгад хаалга сонгоход дулаалгаас ахуулаад. За тэгээ илүү одоо аж ахуй нэгж нөгөө үйлдвэрийн газрууд алигч нь илүү хэрэглээ. Эрчим хүчний захиалгын хэрэглээч бай, мөн дулааны хэрэглээч бай, аль алины болохоор багасгах. Дулааны алдагдлуудаа бууруулах. Иймэрхүү хэмнэлтний бодлогыг л сайн хэрэгжүүлж явах юм бол тэр хэмжээгээр бидний зацуулж байгаа түлшний хэмжээ буурна. Энэ хэмжээгээр агаарын бохирдол бол буурна гэж бодох хэрэгтэй. Цахилгаан усны тарифныхаа тариф үнийг өсгөх хэрэгтэй. Гадаадын орнууд яадаг вэ гэхээр тог унтрахгүй бол би амар их мөнгө төлж байгаа учраас хармын сэтгэлээр тэрийг хадгалж байгаа юм. Тэр манад бол тогны үн, усны үн амар хямдхан байгаа учраас хүмүүс тэрийг нэг хэмнэ гэж бодохгүй шүү дээ. Ихэнх одоо чинь миний үеийн залуучууд тогондоо хитэн дөрөв төлж, усандаа хитэн дөрөв төлж мэдгүй байгаа шүү дээ. Тэгэхээр суур тариф нэмэх хэрэгтэй тодорхой хэмжээгээр хүмүүсийн амьдрал нөлөөлөх үс.
Тэгж чадвал тэр баялагийг хүмүүс хэмнэх болов уу гэж харж байна. Агаарын бохирдлын шалтгаан хорд хийнээс гадна орчны тоосжилт юм. Хүний нүдэнд үл харагдах тоосонцрын сөрөг нөлөөг хүн бүр тэр бүр мэддэггүй. Хорд хий тоосжилтоос хамаарсан харшил, астм, бронхит, цаашлаад хорт хавдрын аюулын талаар дэлхийн эрүүл мэндийн байгууллага, анагаах ухааны салбарынхан болон холбогдох эрдэмтэн судлаач мэрэгжилтнүүд сануулсаар байна. Хөхрийн эсэл, азотын эсэл, нөөцлөгчийн дутуу эсэл маань бол энэ амьд организмын өсөлт хөгжилтийг зогсоодог. Хүний хувьд, амьтны хувьд аваад үзэх юм бол амьсгалын замын өвчин бий болох үндсэн их үүсвэр бол болж өгчээдэг. За энэгээр явал хүмүүсийн болон уран амьтанд бол хортой нөлөөлөл үзүүлж байгаа. Энэ янзаараа явах юм бол үнэхээр энэ үндэстэн мөхн. Энэ бол яагаад гэвэл урагт шууд нөлөөлөд шүү дээ. Манай одоо энэ шин төрж байгаа бидний урагт нөлөөлж ийн гэдэг бол энэ шууд генд нөлөөлж байгаа зүйл. Тэгэхээр эн чинь биднээс хойш энэ агаарт хордож байгаа хүүхдүүд чинь бүгд гений өөрчлөлттэй хүүхдүүд гарна гэсэн үг шүү дээ. Гэхдээ ингэх юм бол үндэстэн өөрөө мөхөх аюул руу явна шүү дээ. Нийт хүн амын чинь 50-60% энэ Улаанбаатар хотод амьдарч байна. Гэхдээ энэ дээр бас нэг юм бид нар бодох хэрэгтэй. Хичнээн том дарга байсан ч гэсэн энэ бохирдлоор амьсгалж л байгаа. Үнэхээр би одоо хөнгөд гэр оролд амьдэрсэн ч би энэ гэрэл амьсгал. Ялгаа байхгүй. Тэрэнд бол тэгэхээр бол хойштоо энэ ургийн урагт нөлөөлөхгүй гэдэг дээр бол эрдэмтэн мэргэд төр өөрөө бодлого гаргаж энэ дээр бол бас дөрвтэй арга хэмжээ авахар л байгаа юм. Сүүлийн үед бол энэ харшлын шалтгаантай харшлын гаралтай бронхитүүд хүүхдүүдийн дунд ихсэж байна. За ингээд суур эмгэгтэй хүүхдүүдийн тоо бас нэлээд нэмэгдэх хандлагатай байна. Уушгины хавдар ялангуяа залуу хүмүүсийн дунд бас нэлээд одоо илбэгшиж байна. Одоо өвчний тархалт бас нэлээд өндөр бүртгэгдэж байна сүүлийн жилүүдэд. Мэдээж энэ бүгдээс сэргийлэх боломж бидэнд байгаа. Нарийн тоосон цорог хүн бидний хөдөлгөөн, машин техник болон хөдөлж байгаа бүх техник хэрэгслийн угаар тоосонцор мөн бохирдсон хөрсний бичил хэсгүүдээс үүсэлтэй. Хөрсний элэгдэл эвдэрлээс агаарт дэгдсэн нарийн ширхгүүд нь бусад бохирдолтой хавсран амьд организмын мөхөлд хүргэх аюулыг дагуулсаар байна. Эдгээр тоосонцорт харшил төрүүлэгч аюултай өвчний вирус, бактерич агуулгадж болно. Тоосонцор угаарын хийнүүд эдгээр маань уушгины одоо архаг бронхит, уушгины архаг бөглөрөлт өвчин, гуурсан хоолон бактерины бас нэг сэтрэх хүчин зүйл болж өгдөг. Үүнтэй холбоотой энэ уушгины архаг бөглөрөлт өвчин маань дэлхийн нийтийн асуудал, тулгымцсан асуудлын нэг хэсэг болж байгаа. Одоо судалгаагаар бол нас баралтаар 2000 онд 6-д орж исэн бол одоо 2030 онд бол 3-дугаарт орно гэсэн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа байдаг. 2007 онд бол дэлхийд 210 сая хүн өвчлсөн байдаг бол жилд 3 сая хүн нас барж гэн гэсэн тооцоо байдаг. Мөн манай Монгол орны хувьд бол энэ тархалт 3.1%-тай байгаа. Ахмад насны эрэгтэйчүүд илүү өвчлж байна гэсэн судалгаа байдаг. Эдгээр шалтгаанууд хаанаас гараад ирвэ гэж та асуувал юу гэж хариулах вэ? Мэдээж шалтгаан нь та бид өөрсдөө юм. Гэр хорооллын орчныг сайжруулж, өөрийн хашаагаа ногоон болгох, нийтийн дундын эзэмшлийн талбайг ногооруулах, сул хөрстэй талбай байлгахгүй байх, мод, бут, зүйлийг боломжтой бүх газруудад тарьж ургуулах нь нарийн тоосонцрын хөнөөлөөс хамгаалах хамгийн энгийн эко шийдэл юм. Тэгвэл гэр хороол цуслаа хоёр шиг газар зүйд яг адилхан шүү дээ. Гэр хорооллыг яагаад ногоон бүс болгож болдог? Би энийг одоо энд одоо мод тариад яг үр ашиггүй баахан мод тарьж чагаар тэрлэг усууд очдөг, баахан хөрөнгө зардаг, баахан хамт олныг авчдаг, тэнд баахан мөнгө өгдөг те. Тэрнийхээ оронд гэр хороолол тэн чи гэр байнга эзэнтэй услага нь бэлэн байж чинь тийм үү. Тэнд өөр эзгүй газар тарьчлаад тэн чи услага шаардлагатай. Тэрнийг цалинжуулах шаардлагатай. Тэгхгүйгээр гэр хорооллыг эрдэнэтэй цуслангийн ногоон бүс болгох болцоотой гэж энэ бол яг миний дотор явдаг мөрөдлөг. Ингэх юм бол бас тэнд байж те маш их одоо агаарын бохидлыг торгоон барих маш их одоо сайн фильтр үүснэ. Байгалийн фильтр үүснэ гэсэн. Нэг га ой мод маань 18 сая шометр агаарыг цэвэршүүлж одоо дуу чимээ 30 хүртэлх хувиар багасгаж агаарт дэгдэх тоосон царайг 70 орчим хувь бууруулдаг. Мөн дээрэс нь орчны агаарыг цэвэршүүлж чийгшүүлэхэд бол маш их эрэг нөлөөг үзүүлдэг. Модны титэм хэсгээр бол агаарт өөрийнхөө
эргэн тойрон 5 орчим метр түүнээс дээш метр одоо энэ радиустай талбайд бол агаарыг чийгшүүлж өгдөг. Чийгшнэ гэдэг маань ус маань бол агаарт байж байгаа хүнд элементүүд бичил тоосонцруудыг өөртөө шингэн бас доошоо унж агаарыг одоо цэвэршүүлэх бол бүрэн боломжтой байдгаа гэж үздэг. Ингээд бодохоор агаарын бохирлыг бууруулахад л ногоон байгууламжийн ач холбогдол нэлээд өндөр гэж бид бас харж байгаа. Агаарын бохирлыг бууруулах нь зөвхөн зуух түлшний асуудал биш гэдгийг та бүхэн энэхүү нэвтрүүлгээс анхаарч авсан гэдэгт итгэлтэй байна. Шат дараатай, үр дүнтэй, хамтын оролцоотой олон талт ажлуудын үр дүнд бид өөрсдөө ирээдүйн үр хүүхдүүдийн эрүүл орчинд сэнгэг агаарт амьдруулахад алхам алхмаар ойртож чадна. Саяхан бидэнтэй хамтарч ажилладаг Бээжингээс нэг өр Монгол хүн ирсэн. Тэгээ энд ирээд буцсан. Тэр хүн бол бидний бол нэг их бодмоор юм хэлчихэл явсан. За танаа Бээжин бол утаатай. Тийм ээ, манай Бээжин утаатай. Танаагаас их утаатай. Гэхдээ бид нар бол ямар ч байсан тэр утаанд яг ингээд гараа зогсоход 1 жил яахчгүй. Танаах бол 3 сараас илүү байж чадахгүй гэж. Яагаад ийм байгаа юм бэ гэхлээр төрийн бодлого нь өөрөө тэр дагалдах материал, хог шатаах тэр тал дээр бол бүр хуульчлаад одоо гаргаад өгсөн юм байна. Зөвхөн одоо тэр нүүрс тэр одоо модны нүүрсний тэр утаал байдаг. Тэрнээс биш хаймра, ирзэнэ, тийм шатаах тийм бол ерөөсөө манад байдаг. Тийм болохоор ялгаатай байгаамаа гэж. Тэгэхээр тэр хүнээс би нэг талаараа бол бараг ичсэн байхгүй. Яагаад гэж бид чинь үнэхээр нөгөө дэлхийн талыг эзэлжээс агуу арт хүн байж хогоо шатааж амьдрахтаа тулцсан. Ийм л амьдрал амьдарч шүү дээ. Тэгэхээр бол одоо бас иргэдээ хооштой бас яг энэ одоо агаарын бохирдлынхаа асуудал дээр иргэд маань нэгдээч. Иргэд маань энэ дээр одоо эко энэ орчноо бүрдүүлэхийн төлөө иргэд өөрсдөө санаачлаг гаргаж ингэж ажиллах нь одоо ингэж ажиллах цаг л болсон байна л гэж ингэж ойлгож байна. Агаарын бохирдол нь зөвхөн хувь хүний эрүүл мэндэс гадна экосистемд сөргөнөлөө зүйлнэ. Бидний амьсгалах хүчил төрөгчийг бэлэглэх мод, бутад, зүлэг, сэцэг бас хоол хүнсэнд ч дам нөлөөлөх юм. Амьд бүхэн хүчил төрөгчөөр амьсгалж нүрс төрөгчийг ялгаруулдаг. Энэ үйл явцад доголдол гарвал мөхөл ирнэ. Экосистемийн зүй тогтол, хөрс, ус, агаарын цэвэр байдал бидний ирээдүйн баталгаа юм. Агаарын бохирдлыг бууруулахын тулд хувь хүн бүхэн өөрөө хичээх хэрэгтэй те төр засгийг харах биш өөрөө 7 хоногт нэг удаа эрүүл агаарт гардаг амралтаа аваад аль болох хөдөө манах ч агаар сайхантай штэ аль болох агаарт байж одоо хөдөлгөөн дасгал тогтмол хийж спортоор хичээлэх хэрэгтэй. Хүн бүхэн айл бүхэн өөрсдийнхээ хэрэглэж байгаа эрчим хүч болон усыг хэмнэлттэй зарцуулах ингэснээр тухайн тэр бүтээгдэхүүнийг бий болж байгаа, үйлдвэрлэж байгаа их үүсгүүрүүд дээр хангалтагч түүхий эд материалын хэмнэлт гаргах нөхцөлийг бол бүрдүүлж өгч байдаг. За ийм учраас танай гэр орон бүхэнд хэмнэсэн тэр зүйл маань бол улс орон төдийгүй тухайн үйлдвэр байгууллагуудад бол хэмнэлтийг бий болгоод тэр нь хотынхаа агаарын бохирдлыг бууруулах хувь нэмээр оруулах болно. Тэгэхээр иргэд бид нар яах вэ гэхээр яг одоо бүрэн шаталтай зуг тараац энийг яг зөв галлах хэрэгтэй. Зөв галлаад дараа нь үнс тоосоо битүү саунд хийгээд тээвэрлэхдээ одоо яг тэр зориултын газартай юм уу зориултын автомашин хаяж яхад тэгэхгүй ил задгаа хайснаас болж одоо та бидний өөрсдөө энэ өвчлөлт өртөх нөхцөлөө бүрдүүлээд байгаа. Өөрчлөлтийг өнөөдрөөс өөрсдөөсөө эхлүүлж эрчим хүч дулаан усаа хэмнэн орчноо нохооруулж агаарын бохирдлыг бууруулахад өөрөөс шалтгааллах зүйлээсээ эхэлцгээе. Ногоон үйлс бүхэн дэлгэрэх болтугай.